Гол дөрүүдэд Алексей Глазерин, Евгений Леонов, Анатолий Папанов, Всеволод Сафонов, Нина Ургант нар Беларусын вокзал киноны гол дөрүүдэд тоглолоо. Дөрүүдэд оролцсон тоглогч. Кино зохиолыг үйлдсэн Вадим Трунин, ерөнхий найруулагч Андрей Смирнов, ерөнхий зураглаач Павел Лебиш, ерөнхий зураач Владимир Коровин. Здравствуй. Виктор, сайн байна уу? Здравствуй. Сайн байна уу? Вот Ийм такие юм болчихлоо дела. таа. По-моему, Би я Дубинскийг харах шиг л болсон. Дубинского видел. Да? Тийм үү? Что же он Тэр ушел? тэгээд явчихсан юм байх та. Он же знал, что я... Намайг энд байгааг мэдж байсан юмсан. Вон он. Тэр үе. Ну, За, здорово. Менделцгээ хүү те. Ты чего там Чи сидел? юу ийгээ тэнд суугаад байгаа? Думал. Жах юм бодоол. Понятно. Ойлгомжтой. Пошли. За, явцгаах уу та. А вот и Ваня идет. Хараач, Ваня ирж байна. Хоцорчлоо. Ну, теперь Та нар все. бүгдээр ирэх шиг. Теперь все. Тийм ээ, бүгд цугларлаа.
Вот несчастье Ямар шуухан такое. оршуулв та. Как раньше Цэргүүд ходил. буудлага хийв үү? Это его Тэд түүний солдаты. цэргүүд. Я думал, Би что сая здесь. дайралдлаа. Салютом. Буудлага хийлээ. Здравствуй, Иван. За, сайн уу байна? Здравствуйте, Бурхан минь, би чинь минь тусч үгүй. Николай. Сайн уу Николай? Леша, Лёша. Знаете, когда Бид последний раз хамгийн сүүлд собирались? хэзээ хамт байсан санацгааж байна уу? 20 1946 оны 9-р сарын 27-нд тэрний төрсөн өдрөөр дня рождения. точно. Яг тийм. Бид байгаа төмсөө чанаж идээд л. Бүгд цэрэг хувцастай. Ну ладно. За. Что? Юу за гэж. Надо бы Нэг уулзсаасных ингээд л саална гэж юу? Да. Тийм шүү. А то как? Тэмдэглэхгүй бол нэг л манай Орос ясанд нийцэхгүй. Конечно. Тэгэлгүй яах. Мне бы на Би работу. ажил руу очихгүй болохгүй нэ. Такой Явны чинь ажил вэ. Ну надо, ну. Үнэндээ очихгүй болохгүй. Алло, бүгдээр явцгаая. Так я Коля, би чамтай салах бас хийгээгүй шүү. Одоохон гараад ирнэ. Чи худлаа ирваа. Би дахиад хэзээ ч уулзах юм бэлээ. Ну сказал. Хэлсэн л бол хэлсэн штэ. Хог гэж. Это не наш. Энэ чинь манай тэргүүд ээ. Да нет. Үгүй, Номера. дугаар нь л адилхан юм байна. Да нет. За үгүй дээ. Манайхан бүгд үйлдвэр дээрээ байгаа. Үйлдвэр дээр гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгээд хаягдл төмөр хэн зөөж байгаа юм? Би мэдэхгүй байна. Диспетчер. Диспетчер л өглөө нэг ч тэр гарахгүй гэдээ байсан шүү дээ. Давай на Алло, одоохон үйлдвэр дээр ирэх. Бошуул. Виктор Сергеевич эргэж болохгүй нэг урсгалтай зам. Гэрээшээ минь ямар нэгэн арга олоод одоохон эрэг бошуул. Сергеевич та хувцас заваар болох нь дээ. Зүгээр угааж орхино биз. За, ажил ямар хөө байна? Та аргахан байна. Гэхдээ би ямар ч буруугүй шүү. Би Волошевтой очиж уулзсан. Волошевын зүгөө. Багаар нь хайдуулахгүй бол ажил явж өгөхгүй байна. Тэр тэгээд юу юм бэ? Сайн багтаад байгаа юм уу? Гал номторчоос өмнө тэнд ч бас болно л доо. Тийм үү? Вы меня искали, Виктор Сергеевич? Да, ищу на пару слов. Слушаю вас. Вы меня просили не вмешиваться в ваши дела. Так? Да, просил. Ну, видите ли, Я не понимаю. Нөхөр Волошов. Би таныг ойлгож байна. Та бол үйлдвэрийн ерөнхий инженер хүн. Вы должны Гэхдээ понимать, хайлуулах цех зогсож болохгүй гэдгээ та надаас сайн мэдвэр юм да. останавливаться не может. Тийм үү? Тийм ээ, би ойлгож байна. Хаягдл төмөр цуглуулгээд би тушаал өгчихсөн шүү дээ. Если не хватит... Хэрвээ түүхий эдгүүгээс болж ажил 1 минут зогсох юм бол хий зогсон минут тутмаас тооцож таны солингоос хасан Я у шүү. вас вычту из зарплаты. Ну что ж, За ойлголоо. Виктор Сергеевич, Виктор Сергеевич, поймите. та намайг ойлголоо.
Ямар ч шатлалт байхгүй. Тооцоо хийсний үндсэн дээр үйлдвэрт ашигтайгаар Болдоо. Я отвечаю. Би за үйлдвэрийг производство. хариуцж байна. Верните машины Та на бид место. хоёр маргалдаад явах. Тэрнүүдийг шугамд гаргах. үгүй ээ, би өөр юм хэлэх гэсэн. А я бы... Тэгвэл би энийг хэлчихье. Ну, За, хурдан байна уу? лихо. Чээс ястаа үзүүлэх юм. Ничего. Зүгээр. Намайг инглигээд хэл ам хийгэлт. Жалко. Хэл ам хийгээд явдаг сурагтай. Роман. Мосон бэртгчингүүд. Володя, надо... Володя их удаан өвдөж шанал уу? 10 дней. 10 гаруй хоног өвдөж сувлаа. Отца застал. Хэлэхтний хэл үргэж чадуу. Извините, да, люди сац, не сац. застряли. Виктор тамхи байна уу? Пальто. Арманд байгаа. Андрей Андрей Андреевич, та танилцсан. Мои друзья. Миний найз нөхөд Мои бид фронтовые. фронтод цуг байлдаж явсан юм. Очень Танилцахад приятно. их таатай байна. Ваня, Кирюша. Кирюша. Генерал Пухов. генерал Пухов. Значит, Тэгэхээр вместе с Матеевтэй Матвеевым хамт нэг дор воевали. байлдаж байж тээ. Тийм ээ, нөхөр генерал. Бид нэг батянд хамт байлдаж байсан. Первый Белорусын нэг үү. Мгм. А я Харин был би в хой Севере. зүгт байлдаж байлаа. Освобождал Польшийн хойд северные районы хэсгийг Польши чөлөөлөөд и форсировал Одер фашистуудыг бут цохиж в байсан. юм районе да. Штатина. Разрешите? Алив энийг тавьж болох уу? Та хэд нэг ливгүй газар зогсоо юу? Уучлаарай. Өвөө, танаа нөгөө юу ч хаана гэдэг юм бэ? Би валид болов. Гүй, эмний хайрцаг. Эмний хайрцаг алзуухны өрөөнд бай. Заадах чи яаж? Яг тэ, суучлаа. Өөлж байна уу? Янда, тэр энэ бүхнийг давахгүй шиг байна. Одоо яадаг үлээд. Эхлэх хэрэгтэй байдаг. Энэ хүмүүсийг хүлээлгээд байдаг. Хүний хувцсанд хамаагүй хурч болж байгаа мó? Уучлаарай. Хоол идсэн үү? Үгүй юм шиг байна шүү дээ. Пойдем. Алив наашир. Катюша энэ жолоочийг хооллоодох. Вы тоже Та ч гэсэн жахан туслаад өгөөрэй. бутылки. Наадуулаа онгойлгож чадна үсттэй. Жодлгүй яах вэ?
Яасан уумар санагдаж байна уу? Манай энэ хавийн замын цагдаа нар ч ёстой нохоо л гэсэн үг шүү. Зүгээр ээ. За чи надаар хэлүүлтгөө мэдэж байгаа байлгүй. Та тэгж яагаад гараа өвтгөө? Онгоолгогч байгаа шүү дээ. Зүгээр ээ зүгээр. Виктор Сергеевич, таныг ирж туслаханд их баярлалаа. Лёша сайн байна уу? Би юу хэлье гэж бодож байлаа та. Тийм. Тэнд тэрний хэрглэж исэн эзүүс үлдсэн. Та хэд дурсгал болгож явах уу? Би та нарыг дурсгал болгоод аваасаа гэж хүсэж байна л да. Лида. Би энэ усныхаа дугаарыг орхилоо. Баярлалаа. Гэр ажил хоёуланг нь үлдээсэн шүү. Баярлалаа. Ярьж угаарай. Та нэрлэх хэрэггүй. Хүссэн цагтаа яриарай. Хязгаарч ярьсан болно шүү яриарай. Баярлалаа та санаа зовлтгүй. Би ойрхон ирж байна. Ёша та бас Москвад амьдарч байгаа юм уу? Үгүй би өнөөдөр уснаа. Гэхдээ удахгүй Москвад эргээд ирнэ. Би таны ганцаар дуулахгүй. За Лида минь гайгүй юу? Зүхэр дээ аваа. За болж дээ ах минь. Алив тийш очи. Владка ямар шугам байна. Одоо хүүгээ хооллож байгаа. Виктор Сергеевич аль уурцгая. Лёша, наашир. Тэрний гэртээ ирэхэд гэрэл гээгээ ороод л явчихдаг гэсэн. Манай эзэгтэй ихэхтэй ганцаараа байдаг юм. Ганцаараа байхад үдэш орой хичнээн урт санагддаг билээ. Зурагт үздэг юм уу? Зурагт яах вэ? Нэг хайрцаг шүү дээ. Чи наатахаа идэлтэй. Хоолсоо иддэг хүн надад таалагддаг юм. Валягийн хойчийг үдэх яслалд ингээд үхилээ зогсож байна гэж би огтхон ч бодож явсангүй. Өвгөд хөвгтөн залуу үеийнхнийг өвднө гэдэг буруу. Харин эсрэгээрээ бол өөр хэрэг л дээ. Тийм ээ. Валентиныг надаас илүү мэдэх хүмүүс жишээ нь чи Лиза, түүний эгч Анастасия Ивановна, мөн түүний нөхд нь түүний талаар надаас илүү хэлэх байсан болов уу гэж би бодож байна. Би түүнтэй хамт нэг газар байлдаж яваагүй ч би түүнийг жинхэнэ цэрэг, жинхэнэ коммунист хүн байсан гэмээр байна. Түүнийг дайны ширүүн тулаанч дийлж чадаагүй. Би өөр юу гэж хэлэх вэ гэхээр тэр цагаан цайлган хүн байгаагүй. Тиймээс ч тэр бусдтай их ширүүн харцдаг байсан. Тэрэнд инхээс ч өөр арга байгаагүй. Яагаад гэвэл тэр бас өөрөө өөртөө их ширүүнээр ханддаг байсан. Тэр бидний Уучлаарай. Бид хурандаа уулзах гэсэн. Хэрэг зөвшөөрвөл бид хурдхан уулзах юм. Байхгүй. Энэ хурандаа Матвеевх мөн биз дээ. Аав маань нас урчихсан.
Биднийг уучлаарай. Цүнхээ мартчихлаа. Хорондоо л Утсан ом загас байгаамаа. Манайхан дамжуулаарай гэсэн. Хонгор минь. Таавшир. Битгий бол. Таавшир. Ээж минь. Таавширалтай. Таавшир. Алив. Залив таавширалт. Ах минь наад ширээн дээрх бүгдийг хураачих. Наад загсаа, архиа. Ер нь энэ бүхнийг хойшин тавьбил яасан. Иван Ачва. Харин яасан юм бол? Виктор Сергеевич уучлаарай. Лёшаха таныг таньсангүй. Володя, сайн уу? Сайн. Та сайн уу? Эвгүй юм боллоо. Гэхдээ та нар үлдэцгэн эцэст. Зүгээрээ. Санаа зоволт. Хүүдээ хэнгэж нэрвэ? Валентина гэж өгчээ. Бид эхийг харж яваарай. Санаагаар уналтгүй шүү. За тэгэхээр одоо бүх зүйл Орж болох уу? Николай Иванович та ороор. Та нааш ор. За тэгээд бүх зүйлд маш их баярлалаа. Баригад ямд бол миний талархлыг дамжуулаарай. За. За Николай Иванович, тантай өглөө уулзаж ярилцъя гэж бодоод. Та банк руу очоод ирв үү? Үгүй, оршуулганы газар очоод ирлээ. Николай Иванович, та бид тэгэд яах болж байна? Та намайг яана гэж. Та дэмэл юм хийж байна да. Иймэрхүү байдлаар бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Хоёулаа нэг сэтгэлээсээ эрх хүшиг ярилцъя. Тийх үү? Тэгээ. Николай Иванович, та бид хоёр хагас жил хамт нэг дур ажиллаж байгаа мөртлөө бие биенээ ерөө ойлголцохгүй юм. Тийм байж болно гэж юу? Энэ чинь болохгүй зүйл шүү дээ. Би тантай санал нэг байна. Өчигдөр хүртэх хурал дээр танаа ерөнхий нэгтлэн яагаад байна? Янз бүрийн яриа гараад байна л гэж хүмүүс хэлж байна. Шал дэмий яриа. Дубинскийг юунд ч буруутгах хэрэггүй гэж би тэдэнд хэлээд. Юунд ч буруутгахгүй. Гэхдээ зарим нэгэн асуудлыг хэлэхгүй бол гэхдээ энэ бол юу л дээ. Манай салаан дараагаа та нарын хүнжлийн үрчлээ бүхэн чинь империалист тагнуулуудын нөхсүү гэж хэлээч үлээ те бидэнд хэлж байж үлээ. Тухайн үед тэр зөвлөм ярьж байсан юм байна. Тийм гэж юу? Николай Иванович, би нэг юм гэр болохгүй юм. Таны хувийн амьдралыг би сайн ойлгож байна л да. 20 жил уг ажилласан хүндэт дайчин 8 удаагийн байлдааны шагналтай гэдэл. Би тантай хамт энэ байгууллагыг үндсээр нь өөрчлөнө гэж бодож байсан. Николай Иванович,
Та юунаас айгаад байгаа юм бэ? Хатгаа авахаас. Өөр айгаад байх зүйл надад алгаа. Та яагаад Сохроновын бригадын талаарх гаргасан миний тушаал цохолт хийсэнгүй? Яагаад? Яагаад гэвэл тэр хууль бус асуудал байсан. 1949 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг илүү зардал гаргаж болохгүй гэсэн яамны заалт байдаг л да. Тийм үү. Тэгвэл өчигдрийн гаргасан сүүлчийн тушаал яасан? 1954 оны 10 дугаар сарын 2-нд гаргасан заалт байдаг юм аа. Та яг л галт тэргэнд унтаад явж байгаа мэт байх юм аа. Хонгорны сэрэлдээ Дубинский. Та нойрноосоо сэрээчтэй. Бид чинь зогсоолоосоо бүр өнгөрөөд явчихсан шүү дээ. 49 онд Та жоохон наашлаад ядаж 56 онд буулда. Хашгичж байгааг нь уучлаарай. Гэхдээ ингэж ажиллаж болохгүй. Болохгүй. Та энэ хоцрогдсон хүнд суртлаараа миний хүзүүн дээр сууж байна гэдгээ мэдж байна уу? би танд нэг л зүйл хэлье. Та намайг доромжилж над руу хашгирсан ч болно. Мэдээж би өндөр насныхаа тэтгэврт гарах байх л да. Харин миний оронд залуухан дуулууртай хүн ажиллах байх. Тэгээд та нарын эртний хоцрогдсон заалтуудыг зөрчилдөг. Тэгээд дараа нь өөрсдийнхөө нэр нүрийг цустгана гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл та нарын тэр яриад байгаа зүйл чинь яг л ой хээрийн хандгай шиг. Гэтэл хандгай энийг анзаарлгүй яваад л эцэст нь хандгаа буруудаад харин захирагчдыг хэн шийдэхгүй. Та бол ухаантай. Насаар залуу ихийг сэтгэх чадвартай хүн. Та дээшээ яам тамгын газар очиж санаа сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Болохгүй бол зодол санч яах вэ? Хамгийн гол нь энэ хоцрогдсон эртний хууль заалтыг л өөрчлөөч. Харин би хайчих юм бэ? Ааш явах уу? Би хайчих уу? Николай Иванович, та чи яачих вэ? Любовь Дмитриевна, та хүрээд ирэхгүй юу? Та зүгээр үү, Николай Иванович? Та яава? Зүрх чинь өвдөө? Таны эмчин байгаа юу? Юу болов? Эмч дотор хордлаарай. Түүнд усыг өгч. Коньяк байвал бүрдсэн. Тийм үү? Байгаа шүү. Та үнэхээр тэрэнд өгч болно гэж бодож байна уу? Болно. Дотор муу хараад байна. Баярлалаа. Та суу. Би машин дуудаад ирье. Зүгээр одоо гайгүй болчих. Үгүй сууж бай. Та жоохон 50 суусан дээр баг. Та надтай уулзахгүй юу? Үгүй би түүнтэй хамт яваа. Аа тийм үү заац. Та цуг байж явах уу та? Тэгнэ. Би одоохон машин дуудаад байгаа. Санаа зовлтгүй. Бид машинтай яваа. Николай Иванович минь та яаж хав та? Та намайг уучлаарай. Уучлаарай. Наадгүйгээр хоололцгоо. Хэн ирсэн гэж? Асуухад яадаг юм бэ? Полина минь нэг зүйлээ хичнээн дахин ярьдаг юм бэ? Мэдгүй. Оройт хаа. Хоолоогоор нь таньсангүй юу? Балашов биш үү? За яах. За байхгүй бол тэгье. Ойлголоо. Тавчсаа. Тайлахгүй. За, баяртай.
Чи тэр газрыг мэднэ үстэй? Мэднэ. Яасан саруулхан цэвэрх юм бэ? Яг л шилэн савнд байгаа юм шиг. Ваня. Чи энд сууж байгаа тэхүү. Чи яасан бэ? Нуруугаараа өдөр хар суухад айгуу санагдаад байдаг юм аа. Тэгээч дээ. Шарсан мөндөг. Сууш. Шашлык вэ нү? Алгаа. Харин үүнийг гэж ястай. Яах вэ? Итгэл юм чинь. Модата каш калет сууш. Та нар намайг сүүлийн үед юу гих өгүүлдэг болсон гэж санана. Зэрэгт байсан үе. Жагсаалда зогсоод л дуртай юм аваад л зүүн тишээ эрг гэж тушаавал зүүн тишээ эргэж гин. Алхаад гэвэл алхаад л хаашаа явах юу хийхийг бүгдийг тэд мэддэг. Гол нь хөлөө зөрүүлчихгүй л бол өөрийнхөө модлоо бодоод явж. Тэгээд тэр үе чи юу бодож байна? Ард байхдаа ямар ч сайхан байсан юм дээ л гэж бодож байсан биз? За тэр тоглох яах вэ? Юу бодож байсныг чөтгөрл мэдж байгаа бах та. Би эсвэл ямар нэгэн зүйлийн талаар ойлгохгүй байгаа юм болов? Урд нь би юу болох вэ? Юу болохгүй гэдгийг мэддэг байж. Би дан шинэ санаачлан амьдрах тусмал хүндрэл бэрхшээл. Гэтэл энэ амьдралын хил хязгаар нь хаана байна? Өнөөдөр би дур мэдээд нэг зүйл хийчихлээ гэхэд маргааш 50 амьдрах бодлого алга байна шүү дээ. Их л утгатай тоглоом байна да. Тоглоом хийгээгүй. Би үнэхээр залхаж байна. Хууль бус явдал хийх гээд хийхгүй бол чамайг төвийг сахигч хүнд сурталтан. Ер нь юу ч гэж хэлж мэднэ. Чи хүн сурталтан гэстэй. Тэр харав. Тэр бие даан өөрийнхөө байх чинь ямар ч хамаагүй. Чамайг би үйлдвэрээсээ хөөж чадахгүй байхад хичнээн ажилгүй хүнд сурталтан байгаад чи яах юм? Хуулийн байгууллагааргүй хийн яа. Та нарт ирэх нь байгаа гэстэй. Толгой дээр нь суусан ч яддаг шүү дээ. Жилийн хугацаанд манайхыг шалгалтын комисс шалгалгүй үндсэн ганц 7 хоног байхгүй. 2 хоног ирээгүй бол хүлээдэг болтоо дасчихж гэдэл бод. Би өөрөө ч бараг дарга нь биш юм шиг санагдах юм. Харсан. Чи юу харсан гэж? Малашоог харсан гэж юу? Тэр чинь ястаа адгийн амтан байхгүй юу? Ястаа жинхэнэ олон нүур гаргаж хаад л миний цусыг хичнээн сорсон гэж. Бэлэн ажил дээр ирж хайдл. Намайг анх үйлдвэрт орж байхад үйлдвэрийн талан шахуу инженер мөртлөө бид халбаг хэвлэн шүүр шанагны нүгч цоолж чаддгүй байсан. Гэтэл одоо яаж байна? Зохион бүтээх хэлтэс, сэлбэн бүтээх хэлтэс гэдэл. Чи Волошовыг анзаарсан биз дээ? Тим хүн манайд 1000 гараа байгаа. Тэгж бодоод чи өөрийгөө миний оронд тавиад үзтээ. Тэгээд бас төлөвлөгөө. Чанараа илүү анхаарна. Ямар ч илүү зардал гаргахгүй, бас илүү хөрөнгө оруулалт байх ёсгүй. Хэдүүлээ хүүхэн ярьё. Тэхүү. Би бүр уйдч чад байна. Ваня мэндэ. Та нар бол өөр л бодож байгаа. Үнэн дээр бол тийм амар биш шүү дээ. Захиалах зүйлтэйгээ танилцсан уу? Араа хэмжээгүй л байна. Хүлээж бай да. Бид нэг их юм захихгүй. За би сонсч байна. Нэг шил коньяк. Архин дээр баха. Тэглэж гисэн манад архи зүйл аль нь ч байдгүй. Энд чи юу гэсэн үг? Харин тийм ээ. Тэгвэл пип байгаа юу? Байхгүй. Тэгээ танад юу байна? Живсний коктейл, хуурай дарс, кофе, мөхөлцөл байна да. За тэгвэл коктейл авах уу да. 4 коктейл. Тэгээ болсноо. Өөр юу байгаа юм? Би мэдэхгүй. Болсон.
Заречтэй. Ийм ресторан гэж байдаг юм уу? Энэ хажуухан дэлгүүр байж шүү дээ. Сууж бай. Тэгээд годомжны хүмүүс шиг ширээн доогороо аяглах юм. За болий дөө. Ядаж энд чинь тамхи татаж болох уу? Үнсээс авч байна л да. Чи юугаа харав? Танигдахгүй болчих ч юу? Ваня, чи сахлаа яачихсан бэ? Сахлаа? Нөхөр дарга та нэг л андуураад байх шиг байна да. Надад төрөлхийн хизээж сахал ургаж байгаагүй. Ургахчгүй байх. Тэр сахал чинь Дүбинскийд байсан байхгүй юу? Тийм билүү? Удамшлаа гэж. Харин чи яагаад? Би ч одоо сахлаар явах дээ. Удахгүй тэтгэвртэй гаргаж боллоо. Хотын захад хагасгаа газартай зулсан юм байшин байна. Сахилгаан залгсан. Бүх юм байгаа. Үнэтэй юу? Харин байхгүй. Тэгээд үнэ аваач дээ. Бас галууд хижээч. Манай мэндэ юу нь байх вэ? Николай, танах хэд хүүхдээ вэ? Хоёр. Нэг хүү, нэг охинтой. Яван, танах хэд? Манайх 4 хүүхэдтэй. Манай зуны байшин сахилгаан байхгүй л дээ. Тэгээд байшин чинь хаана байдгийг? Ер нь бол байшин ч байхгүй. Зун бид нар Воронеж руу хадмид олцдог. Алт тэрнээс хоцорчихгүй байз. Ийм юм болох гэж. Чи тэр. Талиага чи гаргаж явахад Ванка Матвей юм ингээд өнгөрчлөө гэж бодсон мөртлөө л үнэмшиж өгөхгүй. Өөр хүнийг оршуулж байгаа ч юм шиг. Тэр бидэн дээр үрээд ирэх юм шиг санагдаад байсан. Тэрнийг бидэнтэй цуг явж байсныг та нар санаж байгаа юм. Одоо тэр маань бидэнд хэзээж ирж ирэхгүй боллоо доо. Заах дүүс минь гэр-гэрийн зүгэлдэрх үү дээ. Тэхөө. Сагч. Залуухан л байна да. Ер нь бүгдээрээ сайхан махаваад манад очицгаах уу? Би та нарт сайхан хоолж өгье. Тэхөө. Ямар үсэд байгаа шүү дээ. Ваня, чи баярлалаа. Би гэрлүүгээ харих хэрэгтэй байна. Тэгэхгүй л ихнэр уурал. Тэгвэл одоо яа их шүү дээ.
Тэгэхээр бид чинь ингээд л жаахан суугаад л уулзаад л болчих нь энэ. Үгүй ээ. За. Явъя да. Хүлээ. Хүлээлдээ. Ява, наашир. Яах гэж яахан хүүхчийг ааш гаргаад байна. Би явъя гэж хэлсэн биз дээ. Би уг нь өчигдөр ороод ажилдаа гарсан тэгээд тэр чигээрээ Зүгээр бид чамайг эрхгээр эсэргүүцсэн гэж хэлчихье. манай эхнэр уг нь ойлгоно л доо. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Ороод л гарыг. Та нарыг л бодож явж биш. Ава Сирошка хөтөвчин дээрээс ерөөсө босхгүй байна. Таны хоолчин галзуухан дагаа ээж танд хоол аягалж өгөхгүй гэсэн. Хэн чамд миний багцыг зөвшөөрөлгүй аав гэж хэлэв. Ава Сирошка таны багцыг авчихсан. Чи яагаад хов зөөгд байгаа юм бэ? Сургууль дээр чинь хов зөөж болохгүй гэж хэлдэг юм уу? Хэлдэг. Тэгвэл их л муу хэлдэг юм байна да. Люба чи яагаад байгаа юм бэ? Чи ч нэрээ өөрөөр бодоод Матвеевыг нас барсан гэж чи мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээд яах вэ? Найз нартайгаа уулзаж явах суугаал биз. Одоо би Дубинскийг энд очиж ганц цаг сууцгаах гэж байна. Тэд одоо машинд намайг хүлээж байгаа. Үгүй чи наана юу хийгээд байгаа юм бэ? Алив гараад ир. Үгүй. Бүсээр шавхардуулах нь. Өөрөө оруулгуул. За тэгдэг юм аа, алив босоод ир. За алив. Наалчих юм уу мэнд. Бас ир хүн гээд байгаа маа. Алив явж тоглол. Яв. Чи юу яаж чадах юм бэ? Би яас, арх ууж. За хүсээд байвал явхаа болъё л дөө. Гэхдээ эвгүй юм. Чи Харламовичийг харсан ч болоос ямар ажил хэрэгч болсон байна гэж. Лёша Кришкин, Дубинский бүгд л эрцгээсэн. Би тэрнийг оршуулчихсан сэтгэл нэг л эвгүй санагдаад чи ойлгож байна уу? Бүхэл хүнд уйгаа шүү тохиолддог шүү дээ. Бид олон жил уулзааг болохоор ч тэр үү. Уг яра эхэндээ нээлж ихгүй. Би биний дэмийл харж зогсцоогоод. Тэгээд л тэр. Үгүй яагаад байгаа юм бэ? Яасан гинэ? Тонигаасаа яаж салсан тухай бодож байна. Чиний тэр Харламович байтугай. Тэр Валька ч чирээгүй шүү дээ. Хэн чирээгүй? За тэр ч яах вэ? Харин дайны дараа
Чи 2 жил эмнэлэгт зовж хэрцсэн биз дээ? Чи тэдэнд энэ тухайгаа биччихсэн үү? Чи яагаад дуурахгүй байгаа? За болоо штэ, дугуй байгаач. Аль тэр зовхыг ярих юм. Нөгөөгийн нөгөөтэй нь холбон ярих хэрэг байхгүй шүү. Гомдмоор байна. Харин чамд ерөөсө гомдох За зэвсэг чи болил доо бол. Үгүй ээ. Чи одоо тэд нартайгаа нийлээд л арих уух гэж байгаа биз? Тэгээд ямар баатарлаг байснаа ярьцгаана биз? Чамд харин ингэж ярих хэрэг байхгүй шүү. За яах вэ? Гэхдээ дайн 45 онд дууссан шүү дээ. Би хэнд ч бичээгүй маа. Ава, Петя хэрэг таны тэтгэврийг аваад явсан. Яах гэж авсан юм бол? Танай хэсэгт нэг юм болсон юм шиг байна лээ. Би чийдээ хэлэхгүй яагаад? Чамаас болоод бүр толгой эргэчихэж. Би чамаас уучлалтгүй гэж бодоод л. Өчигдрөөс хойш уу? Яалаа гэж дээ аль эртнээс. Би чиний амьдралыг болгочихсон тийм биз дээ. Ваня минь дэ чи ямар тэнийг юм бэ? Нэг хэрэг мандата. Намайг инүүхэнд ойрхон төхүүлээд өгөхгүй юу? Ава, та дахиад л мартчихлаа. За, миний хүү гэртээ ордоо. За, би та нарыг хүлээлгээд яах вэ? Да тэр чи яах вэ? Ийм асуудал гардаг чинь харамсалтай байна. Надтай хамт нэг шин залуу гардаг юм. Зайлшгүй шинэ орсон болохоор туршлага муутай л д. Ваня чи над захаа өчнө үстэй. Бичлгүй явах дээ. За бараг л хүрээд ирлээ дээ. За харлаа мууч зэтгэлээр битгий үнэ. Чи яагаад ийм юм яриад онваа? Зүгээр л. За баяртай. Эрүүл байцгаан шүү. Ханаад хүрвдээ. Иван баяртай. Ажи нааш нөгдөө. Ярчүүдээ кабель тасарч гисэн юм шиг байна. Ваня чи тийш хаасах нь? Зүгээр дугаал байж бай. Тэр болон дайраад бас нэг муусны нөх байгаа. Тэрийг очиод онгойлгоч. Харин орж болохгүй шүү. Хийтэ. Петка. Гүчи яагаа вэ? Петка. Яадаг залгүй. Ваняха би хин хоолой хаасан шүү. Борхоо минь юу болох нь вэ? Би болон хүртэл явж үзлээ. Тэнд хэн шалга. Хүлээж бай. Намайг хүчээ. Алив туслал та.
Чи яадаг зүйл вэ? Насаач авч чадахгүй байж. Манайха би чамайг ер нь хэн ийш ор гэсэн юм бэ? Иван, боль. Яагаад ийм юм болчих вэ? Цахилгааны утсаар оролдоо юу? Аа? Жохон л хөрсөн чинь өөр би юунд ч хүрээгүй. Чи яаж вэ? Эти чи зүгээр үү? Чи яаж вэ? Ой, тэгж болохгүй шүү. Төргөн тусламж дуудах хэрэгтэй. Ой, найзаа. Эмдэг түргэд хайчаач. Эндний хүүгийн бие муудаад байна. Яагаад чадахгүй нэ? Би хажимдах гээд байна. Юу? Өргөж өгч чадахгүй нэ гэж би чамд хэллээ шүү дээ. Наад хаалга онгойлго. Онгойлго гэж шүү. Чи дүлээ юм уу? Юу? Юу нэ? Та нар ч галзуурчих юу? Хөлсний тэрэг аль эсвэл түргэн дуудахгүй юу? Танаас гуй. Дараахан явах хэрэгтэй байна л да. Би танаас гуйж байна шүү дээ. Алив наанаас олдоо. Зам тавиач ээ. Битгий тэнэгтэй дугаарай. Яадаг юм уу чоны бэлтрэг вэ? Саша хэрэггүй байл. Ах минь машинаас олдчихгүй юу? Ойлгомжтой хэллээ шүү. Хэн намайг чоны бэлтэр гээд байна? Би. Чамайг нэг сайн зохиод авах юмсан. Даанч өрөвдчихлөө. Удахгүй өөртөө өнхрөөд өгнө дөө. Николай, чишин галзуураа юу? Зүгээрээ бүх юм хийвээ. Эндээс холт. Чамайг надаас холт гэж хэлж юм шүү дээ. За, явсгаа хутаа. За гайгүй. Та нар нэг амаа барина гайгүй. Энэ хүсэхгүй байна. Түлхүүр нь машинд байна штэ. Түүнээс асуугаад байх шаардлагагүй. Би хаашаа ч явахгүй. Шийтгэр ав гэж. Чи цэцэрлэг тудмыг олно үсттэй. Мэднэ. Та энийг машинд мартчихж. Баярлалаа. Авга хэлээч. Миний хүү? Үгүй дээ, өвчтнийх. Мэдэхгүй штэ. Тэгвэл таних. Плюшкин Алексей Константинович. Хаяг. Калининград хот. Волгоградын өргөнчлөний 17 дугаар байр. Харин таних. Би намайг Шипилева Наталья Александровна гэдэг. Та хоёр хүүг авчирсан уу? Тийм ээ. Хүүгийн бие яаж вэ? Тэр цочролд орчихж. Одоо дажгүй зүгээр болно.
Эсвэл та өөрөө жолоодод явах уу? Бохир их орчихлоо. Цэвэр болт хийх хэрэгтэй. Тэгээд бас хэвдэх хэрэгтэй. Юу болоо? Зүгээр зүгээр. Хэрэггүй газар руу саруулж байхгүй юу? Лёша, цаан чи Петка яаж вэ? Одоо гайгүй болсон. Оо, энэ юмсгэлж байна л. Аваалт. Болооч дээ. Гайзал та зангид даатах юм. Одоо. Хараач бүх болтон суларч гэж. Байна ингэж болж байгаа юм уу? Чи дахиад л оролцоод эхэлв үү? Чи өөрөө харал да. Битгий оролдоо. Босныг том дараа гарч ирэх нь л дээ. Ээжний дарга байсан бол чамайг ёстой өөрийгөө танихгүй болсон чинь үзүүгүй чинь хуг маших байсан да. Энэ миний хийх ёстой ажил биш ээ. Тэгээд ч дандаа засаж байхаар санхүүгээ хэмнэх хэрэгтэй биз дээ. Мөн хайрын шүд ямар ч байсан хөрөнгө оруулалтгүй болгоод л байна. За юу ярьш гэж тэрний орон дөрөвдүгээр гудамжны кабелийн утсыг нааш нь татгач. Юугаа хийгээ зогсоод байгаа юм бэ? Хаанаас нь татах юм бэ? Хаанаас нь гин шүү тэндээс аль бариараа. Татъя. Тэтгэж яваа амжиж имлэгт хүргэглээ дээ. За зоол юм яриад яах. Тэрний гавьяатай хэрэг нь хэн нэгний толгой дээр л унана да. Тийм ээ. За би дахиад залгая. Чи санаа зовлтгүй. Харин сэрэхэ мартва. Даралт нь л ихсэж байна. Үгүй дээ, хий байхгүй. Үнэртэй л мэдэрч байна. За би сайн шалганаа. Нөгөө газрын ч бас шалгая. За баяртай. Өөр зүйлгүй. Энэ утсаар чинь хот руу ярьж болох уу? За ямар хот? Чи чинь солиороогүй байл. Чимээгүй. Бид чи хаа байна? Орос тоол байна. Кэрэ ма. Шич. Николай. Ма. Баярлалаа, би идэхгүй. Лёша. Яагаад уйдгалчих ба? Галт дэргнээс хоцорчихсон уу? Бидгээ саад болоод бай. Хүн ажиллаа хийж байхыг харахгүй байна уу? Нийтлэл зохиож байна. Дэлбэрэл тараа болсонгүй. Мөн дөө та нарыг читгэр авах. Ой зохиолч. Чи чинь бичих ёстой юм байгаа шүү дээ. Сайхан сэдв болно доо. Энэний зохиолч гэж юу байдгийг. Манай Кэря. Дэм ба хайр дурлал гэсэн ном бичнэ гэж дандаа ярьдаг байсныг та нар санаж байна. Наад чинь ном биш хэрэггүй. Номтой номгүй жаргаж яваа юм чинь. Яасан бай, юу болоод байна? Эднэр мөн үү? Тийм ээ, мөн байна. Алив явцгаая.
Хурдан яваарай. Харин гараа оруулах хэрэггүй шүү. Яв гэж байна шүү. Энд чи юу болоод байна? Иван битгий сандраа. Ой, энд чи яагаад байгаа юм бэ? Тайван байл да. Цэцгэр гэж энд чи юу болоод байгаа юм? Би мэдэж болохгүй мó. Сандрах хэрэггүй. Харин та нар тусгай урилах хэрэгтэй юу? Бас л мартчих. Оо золиг гэж. Ах дүүс минь, миний толгой дээр тавьдаг зүйлийг хараагүй үз. Харанхтай юу? Харин тийм ээ. Угаалгын газар л уул явж байсан дэг. Чүтгэр гэж. Салан минь дээ. Аяар. Аяар л да. Чи бас инээхтэй байна уу? Амьдралдаа энэс илүү хариуцлагагүй тэнийг асуудалд холбогдож үзээгүй юм байна. За чи ойлдоо бий. Чи ч бас тэнэгчл байсан биз? Үгүй эзээч үгүй. Яста бүтшгүй. Зүгээр маргааш үсний машин авчирч байгаад л бидний үсийг бүгдийг нь хосч чана. Харин ч үс сайн унаадаг гэсэн мэт. Тэгээд нөхөр харлаамаа минь биднийг цэврээ гарт гаргаж байгаад л навч шүүрдүүлж өгөндөө. Гэхдээ бүр чиний өдрөдлөгөн дор гэж. Иван, чи битгий хүн явуулаад бай. За. Николай Чичинэ. Чи яагаа вэ? Юу болоо? Өнөөдөр надад нэг л сонирн байна. Уг нь бие барьдаг юм. Гэтэл хаяа ч юм уу навчнуудын армыг нээгээд өгмөр байдаг л да. Гэсэн ч бие бариад л өнгөрч. Толгой руу ч юм уу эсвэл төрөжтэй мөнгө рүү ч халдахгүй бол чи тэсээ адил байна. Болохгүй нэрсэн байлгүй дээ гол юм. Ийм үе байдаг шүү дээ. Үгүй дээ. Надад дөнгөж сая нэг бодлого бодогдоод чамд юу бодогдоо вэ? Ойлгож байна уу? Сая яагаад ч юм бид фронтод байгаа юм шиг санагдаад явчихлаа. Бүх юм ойлгомжтой. Хажуудад айсныхан харин бид энд цөмөөрөө. Тэгээд бид ямар ч буруугүй. За ямар уу? Анхандаа гайгүй л байсан. Харин дараа нь болж өгөхгүй. Тэгээд 47 он хүртэл 2 жил эмнэлгээр явсан. Өгөн шарах гайгүй л юм шиг байсан. Гэтэл төмрийн ялц үлдсэн юм ажилд. За яа минь ингээд өнгөрлөөдөө гэж бодож байлаа. Дан дуусчихсан байхад харамсмаар байгаа юм чинь. Тэгээд гайгүй болохоор нь шууд гэрлүүгээ ирсэн. Манай Люба чинь ястаа сайхан бүсгүй байсан шүү. Түүний амьдрал тийм сайхан байсангүй л зайлвал. За тэгээд би гэртээ ирлээ. Мэдээж Люба минь намайг усанд оруулаад шил арих задлаад цэвэрхэн даав нөмргөөд тэр намайг ямар их сансан байсан гэж санана. Ястаа л зэрлэг амтын шиг дайрчихсан. Тэр нь сайхан үг хэлж чадаагүй гэд боддоо. Гэхдээ тийм сайхан залуу бүсгүй энэ удаан хугацаагаар зүгээр явна гэж байхгүй ч тийм. Яасан ч байхгүй. За тэгээд цаг хугацаа өнгөрлөө. Миний бодолч зам гарлаа. Нэг удаа би жижүүртэй гэж худлаа хэлчихээд орцны үдэн дээр хүлээгээд л байлаа. Хүлээж байтал гараад ирлээ шүү. Харсан чинь шин даашин зөмсчихч. Надтай хамт явахдаа хизээж өмсөж байгаагүй байхгүй юу? Тэгээд алж ур зүүчихсэн явж байна. Са чамаг яс даалнаа л гэж бодогдож байлаа шүү. Би даахгүй шүү гэж бодсон мөртлөө өөр ингэрэхгүй дагаад байлаа. Тэгтэл тэр хааш орсон гэж санана. Сүмрүү. Түүнийг амьдралдаа сүмрүү явуулаа гэж байхын сонсоогүй юм чинь.
За болзоонд л гэж бодлоо. Дагаад орлоо. Хав харах. Хэрхэн тойрмлаасаад л. Эдэн имээ нарл лав арчсан байж байгаа юм чи. За тэр майлч бас лаваараа зогсчихлоо. Тэрний ард ирээд зогсоод л гэтэл тэр юу гэж бурханд хэлсэн гэж санана. Бурхан минь дайсныг дуусгана. Хайр таныг минь эсэм минь эргүүлэн өгсөнд чинь танд баярлалаа гэдэг баг. Юу ба минь хэрэггүй эндээс явъя гэж хэлмээр л санагдаж байлаа. Профессор Вишневскийн дэм өөрийнхөө хөлийг хөлдөөн барин байж миний амийг амарсан Ветка Харлам хоёрт ч бас талархах хэрэгтэй гэж би боддог юм. Тэгтэл ингээд хэврэх төвхт оруулчих гэж. Надад бас юу хөл санагдчих байна. Чи тэгээд яагаад захив хичээгүй юм? Ёошо минь дээ. Тэр үед чинь цаг төр ямар байлаад тэгэж гайгүй дээ л гэж бодож байсан. Тэнэг л байна да. За зүгээр дээ. Бүх юм ном ясаа. Зүгээр. Ийм юм байж болно гэж юу? Гайгүй дээ. Хөвгүүд минь би та нарыг нэг л ойлгохгүй байна. Зарим нэг нь бухимдаад л. Тэгэд эндээс яаж гарах талаар хэн ч сэтгэхгүй байна шүү дээ. Тэгэд яаж гарна гэж. Тэр хаалга байна шүү дээ. Очоод гарч Чи юу яриад байгаа юм бэ? Тэр чинь цааштай шүү дээ. харин чи очоод тэр арын нугсыг салгах гээд орлоо. Чи чинь сэлэсэр үстэй. Алексей. Чи юу ярьж байгаагаа мэдж байна уу? Гүдээ. Тэнэгдэхэ болж л доо. Витка цаашаа болж байл да. Та нар чинь солиороо юу? Болил доо. Яг л жаахан хүүхдүүд шиг. Коля. Би тэр яагаа вэ? Та нар ястай. Юу болов? Гарцгаа да. Гарын хавсыг зурчих. Би явж болох уу? Болно. Их тусалж байх шивт. Би одоо тэг яах вэ? Та юу?
Та тэр хүмүүсээс мэдүүлэг мөн хаягийг аваад шүүхэд заргалдаж болно шүү дээ. Өөрөөр би танд тус болж чадахгүй юм дээ. Та тэгээд тэднийг суулгах гэж байгаа юм уу? Тийм ээ. Таныг явснаас ч хойш 5 минутын дараа л явуулна да. Таны овгийг мэдэж болох уу? Таны талаар би гомдол мэдүүлнэ. Намайг дислэгч Вранков гэдэг л дээ. Таныг 5 минутаас илүү үгээр битгий хэрэглэдэд бай гэж зөвлөмөр. Тэгэхгүй бол танд дахин гэрч олж ирэх асуудал гарна шүү. Баярлалаа. Зүгээрээ. Баяртай. Хараач гоё илдэг юм гэж. Та нар уучраа шууд хэлэхгүй яагав. Заашгүй. Нэг юм уучрыг олцгоо. Биднийг уучлаарай. Сайн цагдаа байх шүү. Ойлгоно үстэй. Хүмүүс рүү хашгирсаар бүр сурч. Баяртай. За баяртай. Эргчлөө. Монтуа. Чимээгүй л дээ. Лёша. Яас гал тэрглээс оцорч гисэн. За тэр яах вэ? Танай нийслэл хотод чинь бүх юм хаалттай биш үү? За тэгэхээр найзууд минь. Нэг газар руу очноо. Хаашаа явах юм бэ? Би цэвэрхэн саруулхан газар руу очимоор байна шүү. Ваня, чи биднийг бас нэг тийм газар аваач гэж байна. 50 бай. Хүлээж өгөөрэй. Баярлалаа танд. Зүгээр дээ. Баярлах хэрэггүй. Таныг хүлээгээд авах шиг байна. До свидания. Баяртай. До свидания. Баяртай. За явъя. Тэн цэвэрхэн дулаахан байх болно. Сейчас. Одоо бууя. Добрый вечер. Орой минь. Сайн байна уу? Таны би гайгүй юу? Спасибо. Баярлалаа. Гайгүй. Витя. Витя. За мной. Миний хойноос. Хүлээгээгүй л байна да. Вам кого? Та хинтээ уулзах гээ? Иван. Чи бас л хүүхчид тоглоом хийсээр байна уу? Уучлаарай. Бурхан минь. Хүүгүүдээ. Райка. Рая. Зүгээр битгий уул. Коля. Дубинушка минь. Лёшка, чи юу? Ванька. Ванька. Чи яваад юм шүү.
Хүүгүүд. Та нар минь мөн гэж. Иймэрхүү янзтай явж байгааг чинь харахад та нар яг л мөн байна л та. Чи биднийг оруулах өөгүй юу? Орлого яах вэ? Орцгоо. Та нар чи хаана ингэдэй алдартчихав вэ? Эхнэрүүд чи юугаа харж идэг байна аа? Зураг тардаг юм аа. Боллоо. Хой. Гижиг хүрч вэ шүү. Алив жигсаалдоор. Хүүгүүд минь дээ. Та нар минь яасан ч болцохоор болж байна. Яшка чиний нэг сорвч ажичгаа. Жаахан дор байгаа. Яасан хаана ирсэн марчсан уу? Бараг л ирсэн дөө. Чиний шавч яг л нохоо нэг шиг хурдан идэгдэг байсан биз дээ. За та хэд өөртөө өргөсөлч. Харин би тийш очиж чадах юм. Чи яах гэж худлаа яриа? Иймэрхүү зүйл худлаа яриул хүзүүг нь хугмаш хэрэгтэй. За зодтолтоо. Тэр юу гэж хэлнэ? Чи гэж яссан нэрэ. Вайнягаас сайшгүй амтэн дөө. Энэ ч ястай гялалцаж явсан үеийн зураг байна шүү. За зэргүүд ээ. Хоол идэх үү? Сонин сонсогдож байна шүү. Чам туслах уу? Хэрэггүй дээ Ваня, би өөрөө хийчихье. Чи хөвгүүд дээр очиод байж. Алив би ядаж хүмүүст харилцаа л та. За тэгэл дээ. Чи сандарсны хэрэггүй. Бид хям бяцлаг авчирсан. Хүрх байх гэж бодож байна. Дуугүй л байж. Наадхаа сайн бицлаах. Манай коллеж өстө жинхэнэ махны мэрэгжилтэн дээ. Чи жаахан зөөлхөн тохиолдоо. За би хэрчээдэг. Яасан ч айхтар далай хэмдэ. Тэгж байж хүн сахива. За. Бүгд ажилд ороо шивдэ. Чи өдөртөх гэж ирээ. Тэр нь ямар ч ажил даатгсан адилхан да. Бичүүшэм. Чи тэр ажил хуваарлагч Иван дээр очиж ажиллаа. Ваня. Чи тэрний ажлыг сайн шалгаарай. Тэр нэг туслахаар авдаг юм бэ лүү? Тэгээ тэг. Ингээд бүгд ажилдаа очих шивдэ. Сайхан залих шүү. Яг л хэмээрээ байна да. Рай. Танад утсан бэ юу? Бага тэр коридорт байгаа. За яшгэршг. Витя нэг хамцууч нь хаана вэ? Нөгөөх нь бас тасч. За. Яа, чи нааш ирэхэд шууд хэлчихгүй яасан юм бэ? Яах гээд угаа байгаад байсан юм бэ? Мартчихжээ. Энэ чи юу гэсэн үг? Харин чи түүнийг сонсно. Би ч бодсон л доо. Тэр бодсон гинэ. Кэри. Чи яагаад нэг л бүтлгүй амттай нийлчихсэн юм шиг дуугаа хураагаад л сонирн байна. Нэг л сонин. Чамайг дээд зинданых гэж хэлмээр санагдаад байна шүү. Гүгдээ би танартай л адил. Хараач тэр бас өөрийгөө адилхан гэж хэлж. Энэ занд чинь чамайг шагналтай нэлээ. Танаас сайхан байртай юм аа. Албаных уу? Үгүй дээ. Надад хойрлж өгсөн.
Чи намайг ямар газар амьдарч байсан гэж. Гэхдээ тэнд хөвгөлтэй байсан л да. Галзуухад 9 авгаа цугларахад утаанд нь юу ч харагдахгүй болдог байлаа шүү дээ. Тэгээ чамд ганцаараа чинь хоёр өрөө өгөө юу? Яагаад ганцаарна гэж би чи хоёулаа шүү дээ. Хинт хоёулаа гэж? Охинтойгоо хоёулаа. Ваня чи хэлээгүй юм уу? Чи тэрийг тань шүү дээ. Энэ хэлэхгүй л дээ. Охин чинь том уу? Том. Надаас ч өндөр. Давсалчих уу? Хэрэггүй. Би өөрөө давсалчих юм. За та нар очиж суцгаач. Хоолуулчихлаа. Харин гараа угаагаараа халтрууд минь. Рая. Чи хаана ажилладаг юм бэ? Халамжийн байгууллагад. Юу гэсэн үг вэ? Тэгээд соёлог шийдэг юм уу? Үгүй дээ, халамжийн байгууллага. Витя минь, энэ чинь өөр шүү дээ. Халамжийн гэж байгаа үстэй. Харин та нарыг хараад байсан чинь генералууд биш бололтой шүү. Юу хийж байна да? Яагаад? Энэ генерал байж шүү дээ. Харин орон тооных байх. Тийм үү? Наадхыгаа битээ сонсоо. Тийм шүү дээ. Эд бүр түүний хүнд харьцдаг гэж. Нэг л болохгүй зүйл гарвал хашгираад л эхэлж байгаа юм чи. Танай дарах чинь хаана байна гэдэл. Янз янз зүйл шүү. Та нарын ингээд хүрээд ирдэг чи болж тий хөвгүүд. Та нар нь өөртөөхөө сайн нэгч мэдэхгүй байх. Тийм ээ, би тийм л шүү. Багаар л ярих юм бол. Тийм ээ юу? Тэгэлгүй яах юм. Яаша, чи яагаад дугаар аачих вэ? Зүгээр. Дугаар ажиллагаа. Харин ч надад тэр дугаарахгүй байвал тайван санагдаж байна. Надад ч Хөвгүүд мөн. аль ууцхай. Сайн сайхны төлөө. Муугасаа илүү сайн үе бидэнд байлаа. За. Тал хамаад л да. Та нар тэгэхэд хаана ингэж халтгадчихаа вэ? Нэг чухал ажиллагаараа да. Валька минь яагаад ирсэнгүү? Өвөл манайхыг хайж ирсэн байсан. Дараа цэцэг барьчихсан. Бүр зарж байгаад ирсэн байлээ. Яста галзуу залив шүү. Манай охиныг хараад л Владкатайгаа суулгая гэд. Ууж идэж байгаад л шууд Владка руу нисээд очих юм байхаа. Бараг л нисээд очих шахсан шүү. Валька өнгөрчихсөн. Иван. Галзууханд нэг юм шатаад авах шиг энэ чи очтой. Хэдэ тэр үү? Өнөөдөр оршуулсан. Ямар харамсмаар юм бэ? Коля. Чи өнөөдөр үнэхээр нэг л биш байна. Тэрнийг тайван байлгаа. Ингэж болно гэж үү? Болно. Болохгүй. Мэдх юм алга. Манай Полина нэг өдөр манайд нэг мундаг юм чавчирваа. Нэгсэн тэр ууж болохгүй. Бас татаж болохгүй. Уурлаж болохгүй гэдэг юм байна. Өөрийгөө л хайрлах ёстой юм баг. Үнэхээр сони шүү. Тэгээд ер нь яах юм болоо? Молдгсон бол Ванькагаас сэрэгчдэр дараанч тэр муухай худал хуурмгийг үзэн ядан үнэн шир зүтгэн нэг нэгэндээ тус дэм болж
Энэ хорвоо жинхэнэ эр хүн шиг амьдарч байсандаа чи харамсч байна уу гэж асуух юмсан. Моосон юмнуудын хажууд ч ёстой эр хүн шиг байсан да. Тэр ч үнэ. Үнэн шиг зүгээр бит юм. Болно үстэй. Рай, чи дуулаач. Үгүй дээ Ваня минь. Дуулаа, дуул. Рай, дуулал та. Манай ялагдшгүй 10 дугаар батальоны дууг. Ягав нөгөө бидний хайртай дууг. Здесь птицы не поют, деревья не растут, и только мы к плечу плечо врастаем в землю тут. Горит и кружится планета над нашей родиною дым, и значит, нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все бессилен он. Сомнения прочь уходят в ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон. Лишь только бой угас, звучит другой приказ, и почтальон сойдет с ума, разыскивая нас. Взлетает красная ракета, бьет пулемет неутомим, и значит, нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все ж бессилен он. Сомнения прочь уходят в ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон. От Курска и Орла война нас довела до самых вражеских ворот. Такие, брат, дела. Когда-нибудь мы вспомним это и не поверится самим. А нынче нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все бессилен он. Сомнения прочь уходит в ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон.
Валя. Есть будешь? Хоолой төв. Нет. Окей. А ты что не? Та яад унтааг байгаа? Это Харлам, Энэ Харлам уу? командир Манай саперной саперын ротын дарга. Ванюшка, Ваня наш командир. тагнуулын хэсгийн дарга. Дубинушка. Харин Дубинушка холбооч. Лёша Кирюш, Лёша Кирюшин. минер. Манай сайн байлдагчдын нэг. Мама, Ээж Матвей ирээгүй юм уу? Спи. Унтаж байгаа.